Жолооч та хэрхэн дуудлага авах вэ? Аппликейшны дэлгэцэн дээр харагдах баруун дээд болны түлхүүр товчон дээр дарснаар таны дуудлага идэвчиж та дуудлага авахд бэлэн болно. Үүний дараа хэрэглэгчийн цацсан дуудлага таны аппликейшны дэлгэцэн дээр мэдэгдэл болж ирэх ба та голын шар өнгийн товчон дээр дарснаар дуудлагыг авч хэрэглэгчтэй холбогдно. Хэрэглэгчийн дуудсан байршил, улаан цэг болон улаан сумаар таныг чиглүүлж өгнө. Хэрвээ та дуудлага авах боломжгүй эсвэл тухайн хэрэглэгчийн байршлаас хэд хол зайтай бол та орхиг товчон дээр даран дараагийн ойр байрлах жолооч руугаа тухайн хэрэглэгчийн дуудлагыг шилжүүлнэ. Жолооч та хэрэглэгчийн дуудсан байршил дээр очих могц аппликейшны доод хэсэгт ирлээ гэсэн товч итгэвчих ба та ирлээ дээр дарснаар хэрэглэгчид жолооч ирсэн байна гэх мэдээллийг өгнө. Харин хэрэглэгч тань руу "За одоо гарч байна. За тавар хүлээж агаарай. Таныг гадаа хүлээж өгнө" гэсэн 3 хариултаас нэгийг танд мэдээлэлээр өгнө. Үүний дараа таны дэлгэцэн дээр 5 минут гүйж эхлэх бөгөөд та тухайн хэрэглэгчийг үн төлбөргүйгээр 5 минут заавал хүлээх шаардлагатай. 5 минут дуусны дараа 1 минутын 200 төгрөг цааш хүлээлгийн минут болон үргэлжилнэ. Хэрэглэгч таны машинд орж ирээ сувал та усныхаа дэлгэцний доор байрлах аялал хэлүүлэх гэсэн товчийг баруун тишээ хүлгэнэ. Үүний дараа баталгаажуулах 4 оронтой код нэхэх бөгөөд та тэр кодыг хэрэглэгчээс авч оруулна. Баталгаажуулах код зөв бол аялал автоматар эхэлнэ. Аялал эхэлсний дараа таны дэлгэцэн дээр туулсан зам, төгжрэл, хүлээлэг гэсэн 3 мэдээлэл харагдана. Ингээд та хэрэглэгчийг А-гаас Б цэг хүртэл хүргэж өгөх юм. Жолооч та Б цэг дээр очисныхаа дараа аялал дуусгах гэсэн товчдуурыг баруун тишээ гүйлгэж аяллаа дуусгана. Аялал дуусны дараа хэрэглэгчийн аппликейшн дээр болон жолооч таны аппликейшн дээр үнийн дүнгийн мэдээлэл гарч ирэх ба хэрэглэгч тухайн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлөх боломжтой. Бэлэн бусаар төлөх юм бол таны аппликейшн дээр мэдээлэл ирнэ. Харин бэлнээр төлөх юм бол та өөрөө бэлнээр төлсөн гэсэн товчдуур дээр дараад аяллыг дуусгана.